За сайн байцгаана уу? Манай Dark and Bay подкастын маань энэ 7-ны дугаар бэлэн болсон байна. Тэгээ дугаараа эхлэхээс өмнө сануулгаараа сануулъя. Иймэрхүү гэмт хэргийн талаар сонсоод дайгаад бодогдоод сэтгэлээс чинь гардаггүй зүйлүүдэд байдаг бол өөрийнхөө сэтгэл санааг мэдээ сонсоорой гэж зөвлөдөг байгаа шүү. Тэгээд энэ 7-ныхаа дугаараар бит хоёр амьд гарсан хохирогч нарын түүхийг ярихаар бэлдсэн. Тэгээд бусдад яг иймэрхүү түүхүүд уран зориг, ихтгэл найдвар өгсөн сургамж болохоор дугаарууд учраас бит хоёр нэг дугаар бэлдээд ярих болно. Тэгээд хэрэгтэй орохоос өмнө subscribe дарахаа мартаваа. Энэ удаагийн дугаарыг Дүлгөө миний би ярих байгаа. За, миний ярих энэ удаагийн дугаар маань 2013 онд Америкийн Нью Хэмпширт байдаг North Conway гэдэг жижигхэн хотод гарсан хэрэг. Энэхүү хотын иргэдэн нь бол ерөнхийдөө нэг нэнээ мэддэг аюулгүй тайван хот. За, тэгээд энэ хотод насаараа амьдарч исэн эмэгтэй болох Зеня нөхрөөсөө салчсан. Сара болоод Абигейл гэдэг хоёр охинтой ганц бие ээж сувлагчаар ажилладаг. Түүний бага охин болох Абигейл Хернандес нь 1998 оны 10-р сарын 12-нд төрсэн ба хэрэг гарах үеэр 14 настай охин байсан. Абигейлийг хүмүүс бүгдээрээ Аби гэж дууддаг учраас одооноос арай амраар нь Аби гэж дуудаа явчихъя. Охины хувьд ярих юм бол ээжтэйгээ их тотно, дандаа хамтдаа уулан далахдаг, нэлийн спортоор хичээлэг дуртай, хөөрхөн хайртай, сэргэлэн цаваа, амьтанд их хайртай, классик рок хөгжим сонсдог, найз охин түүнийг хүмүүстэй ер нь найзлахтай айгүй амархан, хүмүүрэл түүнд их сайн байдаг гэж хэлдэг. За нэг юм ингээл нэг өсвөр насны охин. Тэрээр Кеннет гээд 10 жилийн сургууль сурдаг байсан ба Жимми Кэмпбелл гээд сургуулийнхаа хүүгүнтэй үерхдэг. Ингээд тэдний гэр бүл 50 сайгаал амьдарч исэн 2013 оны 10-р сарын 9-ний нэгэн ажлын өдөр Аби хичээлдээ явдгаараа яваад сайн найзтайгаа шинжлэх ухааны анги дээрээ селфи дээр хийгээл юм ярьж өнгөрөөж агаад хичээлээ дараад гэрлүүгээ явсан. Абигийн ээж Зеняна гэртээ охиноо тараад ирэхийг нь ер нь хүлээгээд байж идэл нь сургуулийн автобус зогссон боловч охин нь бууж ирээгүй. Тиймээс дотроо бол заримдаа Аби ч сургуулиасаа гэрлүүгээ алхацдаг. Эсвэл сургууль дээрээ найзуудтайгаа байгаа юм байна даа л гэж ер нь бодоод охин луугаа одоо хаанэ юу хийж хизээ ирэх юм ч гэдэм үү мессеж бичээ явуулсан чинь ямар ч хариу ирээгүй. Ингээд ээж нь охиноо сургууль дээр нь очиж шалхахаар шийдээд очиход сургуулийн гадаа ерөөсөө хүүхдүүд байхгүйсэн учраас дотор нь ортол сургуулийн номын сан чинь Абиг сургуулиас гараа явж байгааг нь харсан гэж ээжд нь хэлснээр бол нэлийн санаа зовж эхэлсэн. Ингээд ээж нь оройн 7 цаг хүртэл охиноо хүлээж агаад цагдаад албан ёсоор алга болсон гэж мэдгдсэн байдаг. Тэг шууд л охиноо хайж байгаа зарлалаа гаргаад хаасаагүй хадаж эхэлсэн. Тэгээ энэ зардал дээрээ болохоор 164 см-ийн өндөртэй 53 кг хэмжээтэй бор нүдтэй бор үстэй 14 настай охин алга болсон. Явхдаа хамисөлд өмсөж явсан хувцас нь хар эртүүд судалтай саарл цамц болоод үүрэгч үрсэн гэж зардалаа гаргасан. Цагдаа нар Абигийн сургуулийнхаа CCTV-ний камерын бичлэгийг нь шалгасан чинь хамгийн сүүлд өдрийн 2 цаг 29 минутанд сургуулиасаа гарч явсан бас сургуулийнхаа автобусанд суугаагүй. Гэр нь сургуулиас нэг холгүй байд юм лээ. Тэгээ хаяа алхацдаг байсан болохоор тэр өдөр ер нь бол алхаж явсан болж таарсан. Тэгээ охиныг алга болсны маргааш нь яаралтай хотын иргэдэд бол Абиг сургахгүй алга болсны мэдээгээр цацаж мэдгдсэн ба цагдаа нар ч яг энэ иргэдээр бол бүр маш дөргөн шурхаа ажиллаж эхэлсэн байт юм билээ. Түүнийг алга болоод 48 цагийн дараанаас холбооны мөрдөх товчооны мөрдөгчөд тусалж эхэлсэн. Ингээд айл айлын хаалга тогшин явж буй машинуудыг бас зогсоож охиныг харсан гэрч эсвэл сэжигтэй зүйл харсан гэрчүүдийг сургуулж эхэлсэн. Мөн Абигийн найзуудаас нь Аби ямар нэгэн байдлаар сэтгэл санаа докторгүй, аир цан нь өөрчлөгдсөн үү, ямар нэгэн зүйл босон, эсвэл гэрээсээ явах талаар ярьсан ч юм уу, сэжигтэй зүйл ер нь та нарт ажиглагдсан уу гэдгийг асуухад бол бүгдээрээ л тийм зүйлээрөөсөө ажиглагдаагүй, харин ч бүр байдгаасаа сүүлийн өдөр бүр илүү жаргалтай байсан гэж хэлсэн. Абигийн ээж нь бол бүр маш их санаа зовж исэн. Тэгэл охин нь хаана ихтэй гимтцэн болов, замын осолд орсон ч юм болов гэж муу зүйлэд бодогдоод тэр хотынхоо эмнэлгүүд рүү залгаж асуусан боловч байгаагүй. Тэгэд алга болсноос нь хойш 3 өдрийн дараа Абигийн 15 насны төсөөдөр болохсон юм билээ. Тэгэд ээжтэйгээ хоёлаа бүр найз нөхдөө гэртээ ураад үдшилэг зохион байгуулна гэл догтлол бэлдэжсэн ээж нь хэлдэг.
Абиг хотын цагдаа нар, FBI-ийн сайн дүрийн туслагчид, гэрийнхэн гээд бүр бүгдээрээ уулаар, ой модоор, усаар, явганаар, нисдэг тэргээр гээд бүх газраар хайж исэн боловч одоо ямар ч сэжүүр олдоогүй. Өдөр бүр телевизээр ээж нь нулимс таслалан охиноо олохыг хүсэж ярьслага өгчээсэн. Тэгээ орой бүр цагдаа нар нийтэд ямар нэгэн сэжүүр олдсон, мөрдлөг одоо ямар хуу явагдаж байгааг бүх мэдээллийг мэдээлжсэн. Тэг мэдээж өсвөр насны охин дэггүүдээд хиллгүй гэрээсээ цугтаад хаа нэгтээ явцсан бах магадaltaй гэжсэн ч гэсэндээ цагдаа нарын үн үзэж байснаар бол охины сургуулийн камерын бичлэгээс нь харахад цүнхэн дүүрэн биш юм юмаа ер нь бэлдэж баглаж яваагүй, гэрт нэсэн мөнгөөч аваагүйг харахад бол ямар магадгүй одоо охинд ямар нэгэн зүйл тохиолдсон эсвэл хүн хулгаасан байх магадaltaй гэж ер нь таамагласан. Охиныг алга болоод бол North Conway гээд хотын бараг бүх хүн л ярьж исэн. Бүхэл сувгаар түүнийг олох зар яваал хаасаагүй ингээл заруудын ингээд наачсан. Тэгээд найз нөхд нь бол бүгдээрээ найздаа зориулаад Bring Abby Home гэсэн вебсайт нэгээд тэндээ Abby-гийн янз бүрийн зургуудыг хийгээд өөртөө бас найздаа зориулсан чин сэтгэлийнхаа үгийг одоо хэлсэн тийм видео бичлэгээ хийгээд тэр вебсайттай болоод YouTube дээр байршуулсан байдаг. Тэгээ цагдаа нар мэдээж Abby-гийн утасны сигналыг болоод түүхийн шалгасан чинь хамгийн сүүлд найз залуу Jimmy-тэйгээ мессеж бичсэн байдаг. За Jimmy Abby руу хайртай шүү гэж тэр өдөр мессеж бичсэн чи эргүүлээд Abby өдрийн 2 цаг 53 минутанд зүрх явуулснаа яг сүүлийн явуулсан мессеж нэг аахгүй юу. Тэгээд үүнээсээ 14 минутын дараа утасныхаа сигнал нь гэрээс нь километр гарангийн цаанаас холбоо бүр тасарсан. Мэдээж найзлуутайгаа хамгийн сүүлд холбоотой байсан болохоор найз залуугийн шалгасан. Тэгсэн чинь яг хэр гарах өдөр болоод Абитэй мессеж бичлэлцэж байхдаа Жими сургуулийнхаа автобусаар явж исэн. Бас тэдний үерхэлд ямар нэгэн асуудал байсан уу, одоо токсик тал байсан уу гэдгийг шалгасан ч юм бол ерөөсөө тийм байгаагүй. Айгу аятайхан харилцаатай гэж амар хэрэлдэж маргалддаггүй олж мэдээд ерөнхийдөө Жимиг сэжигтний тоноос хассан. Охин алга болоод 3 өдөр өнгөрлөө. Түүний төрсөн өдөр болоод одоо төрсөн өдрийнхаа үдшилтээг мэдээж болохгүй нь ойлгомжтой. Тэгээд оршин суугчид бүгдээрээ нийлж цуглаад бүгд лаасаагаад хамтдаа охиныг эсэн минь эргэн ирэхийг залбиран бэлуу барьж лаавлын төрсөн өдрийн дуу дуулцгааж өгсөн байт юм лээ. Ингээд Абби сургуу болоод бараг сар болж байсан. Тэгсэн ээж Зэниан шуудангаас нэгэн захааг олсон байгаа. Өөрт нь одоо Аббигаас явуулсан захаа байдаг. Тэгээд тэр захаа нь болохоор охин алга болсноос 13 өдрийн дараа гэрийн хаягаар ирсэн боловч ээж нь хайлтанд оролцоод ухаангүй завгүй явцаараа шуудангаа шалгаж амжаагүй. Ингээ шалгасан чинь ийм захааг ирсэн гэдгийг мэддэг. За энэ захаан дээрээ болохоор хайртай ээжтэй танийгаа бүр маш их санаж байна. Таньда таны төсөөж байсаа ч илүү хайртай. Намайг ингэсэн дуучлаарай. Би сонирн болоод телевизийн мэдээг харсан. Таны асуултанд хариулахад би амьд байгаа. Ирүүл бас аюулгүй. Би танийгаа маш их санаж байна. Гэтэ би хаана байгаагаа хэлэхгүй. Маш их хайртай шүү. Миний төлөө хүчтэй байгаарай. Би таны төлөө хүчтэй байх болно. Би хайр, итгэл, найдвар, зориг, айдсаас илүү чанга хүчтэй гэдгийг ойлгосон. Итгэл найдвараа битгий алдаарай, миний төлөө төвчээрэй. Би гэртээ очиод танийгаа чангаас чанга тавьж байна гэж мөрөөддөг. Намайг танд хайртай гэдгийг мартаж болохгүй шүү. Сараг миний өмнөөс тэрээрээ бас чамд хайртай шүү, санаж байна шүү гэдгийг дамжуулаарай. Би энэ мөрөөдлөө биелээсэ гэж залбирах болно. Хайртай шүү Абби гэсэн нэг юм захаа байдаг. Тэгээ захааныхаа өгүүлбэр болгоныхоо ард жижигхэн зүрх зурсан, доор нь цэцэг Ирвэка хоёр бас зурчихсан. Тэгээ ээж нь ерөнхийдөө энэ захааг нь хараад охин нь бол ерөнхийдөө бол энийг одоо бичгийн хөвн мөн байна, битсэн байна. Гэхдээ хим маяг нь нэлээ өөр одоо нэг биш байна гэж хэлснээр ер нь магадгүй Аббиг ол хин нэгэн хүчээр энэ захааг нь бичүүлсэн гэж ер нь таамаг гаргасан. Тэгээ энэ захаа бол ерөөсөө л юу хэлэх гээд байсан бэ гэхээр Абби бол өөрөө зүгээр байгаа. Гэрээсээ явчихсан. Тиймээс намайг бол хайгаад хэрэггүй орхиож ил ирнэ гэсэн тийм утгатай байгаа байхгүй юу? Олон нийтэд телевизээр хэрэг толботой зүйлсийг байнга мэдээлж байгаа штэ. Тэгээд энэ захааны тал дээр болохоор цагдаа нар шууд ил болохыг хүсээгүй. Яа тэгэхээр магадгүй Абби өөрийг нь барьцаалсан ч юм уу хулгайсан үнээсээ нууцаар ийм захаа бичиж явуулах боломж гараад явуулсан. Тэгээд тэрийг олон нийтэд хэрвээ шууд мэддээд тэр хүн нь олоод мэдчихвэл охинд аюул учруулж болцшгүй гэж үзснээр хэсэгтэл ил болгоогүй нууцлж хагаад ил болгосон байдаг. За захааны талаар олон нийт мэдээд
Айбиг бол шууд л наа чин бүр зүгээр гэрээсээ цухтаа явцсан юм шүү. Шал эргүй ийм олон хүмүүстэй ажиллаудлаа. Тэг бараг ийм их мөнгө үрлээ. Гэр бүлийнх нь бараг энэ төсвийн мөнгийг эргүүлээд төлөх хэрэгтэй гэх мэтээр бүр Абид хамаг буруу тохиод уурлаж үзээ ядцгааж эхэлцгээсэн. Бас ангийнх нь хүүхдүүд нь Абиг гэрээсээ өөрөө явчихсан баха. Учир нь тэр жирэмсэн болоод одоо хүнд хийлэлгүй хүүхдэд өрөөлөх гээд нэг тийшээ явцсан байх гэсэн таамыг гаргацгааж эхэлсэн. Ингээд ер нь захааг мэдснээс хойш Абигийн талаарх цуурхал тархаж муугаар яригдан ховж ивний бай болж эхэлсэн. Ангийнх нь хүүхдүүдийн гаргасан энэ жирэмсэн болсон гэдэг тал дээр бол Абигийн хамгийн сайн зөвхөн Аби бол ерөөсөж жирэмсэн байгаагүй. Би битоор ингээ хоорондоо бүх юмаа ярьдаг. Тийм болохоор бараг баталнаа гэд өөрөө хэлжсэн. Ингээд олон нийт хэдийн ингэж байгаа ч гэсэндээ цагдаа нар бол Абид ямар нэгэн зүйл болсон эсвэл хүнд хулгайлагдсан байх гэдэг тал дээр бол бат зогсоод хайлтаа ерөөсөө сулруулаагүй. Үргэлжлүүлэн одоо ойролцоо хотуудаар хайлтаа өргөсгсөн. Тэгээ охин алга болоод цаг хугацаа өнгөрөх тусам л хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн анхаараас суларч эхэлсэн боловч түүний ээж бол шаргуу хайсан хിവэрээ годлог тасралгүй охиноо хүлээн одоо эргэж ирэхийг гуйн орой олгон дээл ярьслага өгсөн хിവэр охин алга болоод талархлын баяр өнгөрлөө. 12 сар гарсны дараа ээж нь Абид захаа бичин нөгөө вебсайтн дээр байршуулсан. Тэгээ захаандаа хэлэхдээ би чамдаа маш их хайртай, чамааг энэ захааг уншина гэж найдаж байна. Ингэж захаагаар харилцахыг хүсэхгүй байгаа ч чамтайгаа харилцах ганц арга л энэ байна. Чиний явуулсан захаа хамгийн сайхан бэлэг байсан шүү. Би чамааг амьд байгаад өдөр бүр бурхан талархдаг. Би чиний хоолойг сонсхийг санаж байна. Бас хошин мэдрэмжийг чинь чи намайг байнга л инээлгдэг байсан. Тэрийг маш их санаж байна. Над руу залгааж гуйж ийн. Хоолойг чинь сонсмоор байна. Чамтайгаа уулзаж тэрвэрмээр байна. Ямар нэг юм хэрэгтэй болвол над руу хэлээрэй. Би чамайг жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Би хэрэгтэй бол чамайг очиод авъя, намайг очиж авахыг зөвшөөрөж гуй. Би чамайгаа дахин хармаар байна, уулзмаар байна. Чамтайгаа уулзахаараа хэдүүлээ амьдралаар дахин шинээр эхлүүлье. Энэ бүх зүйл бүгд өнгөрсөн дүлдэх болно. Би бүхнийг хийх болно. Сараач бас чамд тэврийгээд дамжуулсан бас их санаж байгаагаа. Бид бүгд чамд хайртай шүү. Хайртай шүү. Ээжээс нь Крисмсаар гэртээ хүрээд ирээрээ гуй гэсэн ийм захааг бичсэн. Мөн Абиг харсан үзэн олж өгсөн хүнд шагнал өгөх мөнгийг хотын иргэд бас хандив өргөж босгосон байт юм лээ. 20,000 долларыг амлаж байсан чинь ээж аав нь салсан штэ Абигийн. Тэгээ Абигийн аав нь энэ мөнгийг нэмж ихсгээд 60,000 долларыг Абиг олж өгсөн хүнд өгөхөөр бэлдсэн ч хинт сураг дуулгаагүй ирээгүй. За ингээд охин алга болоод 284 өдрийн дараа буюу одоо алга болсноос 9 сарын дараа 2014 оны 7 сарын 20-нд ээж нь гэртээ уцаар яриа сууж итэл нь гэрт нь нэг хүн орж ирээд сайн уу гэхийг сонсоод очоо харсан чинь Абиг зогсож исэн. Охиноо хараад мэдээж нүдэндээ читгээгүй бүр маш их баярлсан. Тэгээ Абиг алга болохтой өмсөж явсан хувцастайгаа урд нь зогсож исэн. Эхлээд ээжтэй болоо цагдаа нарт өрөөсөө юу ч хэлэхгүй ганц хэлээдсэн юм нь би хулгайлагдсан гэдгээ л хэлжсэн. Тэгээ цагдаа нар хэд хоногийн гэрийнхэндээ амарч тайвшрах цагийг Абид өгөөд дараа нь юу болсон талаар мэдээллийг асууж эхэлсэн байдаг. Тэгээ Норт Конвегийн мэдээж орсон суугчдад охин 9,000 амьд хурж ирснийг одоо мэдгдсэн. Тэгээ бүгдээрээ л баярлжсэн. Одоо хэлэл мэдээллүүд бүх одоо телевизээс ярьцлага авах хүсэлтэй Абид тавьжсэн. Тэгээ нэг газар хүсэн байт юм лээ. Өөрийг нь хэн авч явсныг эхлээд хинт шилэхгүй байсан. Тэгээ ээж нь охиноосоо одоо тэр хүний талаар нь юу н асуусан чинь би тэр хүний нэрийг мэднэ. Гэхдээ хүнд хэлэх юм бол намайг бас манай гэрийнхнийг ална гэж намайг айлгсан. Тэгээд мэдээж энэ болгоныг сонсоод ээж нь бол бид нар ингээд чамайг хамгаалах болно. Биднэрт юу ч тохиолдохгүй. Тийм болохоор бүх зүйлийг цагдаа нарт хэлээд өчгөө гэд асуусаар агаад хэлүүлсэн чинь Нейт Кеби гэж нэр хэлсэн. Тэгээ охин алга болох өдрөө юу босон талаар хэлэхдээ би сургуулаасаа гэрлөөгөө алхаж явсан. Тэгээ тэр өдөр би төрс өдрийн бэлэг гэж урьдчилаад авсан түрээтэй гутал өмсчихсэн. Тэгээ шинэ гутал учраас алхаж явж байгаад холгоод цэврүү үсрээд миний хөл өвдөжсэн. Тэгээ дотроо би автобусын суугаа явахгүй явдаа гэж харамсаад алхаж идэл нь нэг машинтай одоо харахад ингийн л нэг тийм одоо хөөрхөн ааштай гимээр эрэхтэй зогсоод төхүүлээд өгөө гэхэд нь танихгүй хүнээс болгоомжлох хэрэгтэйг мэдэж байсан ч манай хот одоо жижигхэн хүн бүрл найрсаг ерөнхийдөө бол аюулгүй хот тиймээс гайгүй баха гэж дотроо бодоод гэрлүүгээ жоохон төгчий гэж шийдээд одоо хөлн холхонсоо болоод ерөнхийдөө ингээ машинд нь суучдаг.
Тэгээд суугаад гэрийнхаа аягийг шууд хилж өгөөгүй ойролцоо байдаг хоолны газрыг хилж өгөөд тэгээд тэр эрэхтэй ингээ замаараа явж ийснаа гинт би Home Depot гээд барилгын материалын дэлгүүр рүү зогсоод гэлс ороодохё гэж хэлээд машины зогсоол руу орсон. Том дэлгүүрийн зогсоол нь бол маш том. Тиймээс тэр эрэхтэй машинаа тавихтаа болохоор бүр хинч байхгүй, машин тавиагүй, хүн амьтанч байхгүй, хашааны бүр хамгийн 19 хэсэгт очиж зогсоод тэгээ энэ үед нь бол Аби дотроо за энэ ер нь бол нэлийн эвгүй юм байна да гэд амар ойлгосон. Тэгээ нөгөө эрэхтэйд би гэртээгээ ойрхон ирсэн байгаа юм чинь би эндээсээ алхаа явчаа гэд бүсээ тайлаад машинаас нь буух гэсэн чинь нөгөө эрэхтэй карманаасаа буу гаргаж ирээд гуйнд нь тулгаад ойрлох эсвэл зүгтгэж оролдох юм бол чиний хоолойч нэг чинь нэг бол тархийг чинь зад бууд чишүүгээд сүрдүүлээд сарвчтай малгай өмсүүлээ тэрүүгээр ингээ нүрийн таглаад күртэг нөмргөөд гарын ард нь гавлаад машинаа хөдлөсөн. За тэд хоёр замдаа явж байгаад Аби нөө яг бүр ингээд нүдийг боогоогүй ингээд малгай өмсөлцсөн байсан учраас замыг харах гэж оролцсон. Одоо хаашаа явж байгаа харах гэж оролцсон чинь шууд нөгөө эрэхтэй чинь цахилгаан борохоо байдаг штэ нөгөө цагдаа нарын ашигладаг. Тэгээ тийм борохоогоо шууд гоёлоо тогон цахиулсан. Тэгээд доошоо бити зам руу хараад байгээ загнаад тэгээ замдаа тэр хүнээс хаашаа явж байгаа болоод та намайг хүчинтгүү гэд Аби асуусан юм лээ. Тэгсэн чинь хааны тухтай газар тэгээ чи хиттэй ингэж асуусан. Эхлээд Аби тэмцэлт гэж үзчихсэн ч гэсэндээ одоо цахилгаан бороогоо цохиулаад өвцөндөөш тэрөө угаасаа энэ хүнтэй тэмцэлтэд ер нь би чадахгүй юм байна. Дими юм байна гэдгээ ойлгоод нөгөө хүнтэй илүү ярилцах гэж оролцсон. Одоо би таныг сайн хүн гэдэг чинь мэдэж байна. Та намайг 50 явуулчих юм бол би юусаа хүнд ч хэлэхгүй гэд гуйсан боловч байгаа нөгөө эрэхтэй зөвшөөрөөгүй. Ийм хүү ийм амар ингээ хулгайлгцсан Аби дотроо нэг бодож исэн юм нь миний гар утас надад байгаа. Тийм болохоор ядахта цагдаа нар одоо миний утасны GPS-ээр одоо хөөгөөд намайг олоод ирэх бахтай гэж дотроо бодож исэн. Гэсэн одоо нөгөө эрэхтэй энэ одоо гинт сансан уу эсвэл харсан уу ямар ч байсан Абигийн утсыг булааж аваад голоор нь хуваагаад эвтлээд хайждаг. Ингээд замдаа явж байхад охин бол яг Conway хотоо бол нэлээд сайн мэддэг байсан учраас явж байгаагаас нь бол барагцаагаар харахад бол Conway хотоос бүр гараад уулын замаар явж байгаа гадарсан. Тэгээд тэр хоёр яг хүрх газараа очоод зогсоод Абигийн нүдийг хааж боож агаад нэг өрөө рүү авч оруулдаг. Тэр өрөөгийн Аби санаж байгаараа хэлэхтэй болохоор ийм ногоон хевстэй ханаар нь дүүрэн багаж хэрэгсэл байсныг үзгээд ойл надад засварын газар нэг бол одоо агуулгах шиг санагдсан. Тэгээ өрөөнд оруулаад намайг одоо нүдийг боож скотчдод подолк ч юм уу толгой дээр нь ингээд углаад дээрээс нь моциклийн малгай өмсгөөд гарын галлаад маш чангаар тийм метал рок хөгжмийн дуу тавиад хүчнэж эхэлсэн. Тэгээд намайг хүмүүс хайж байгаа юм байна гэдгийг хэлсэн. Уцаараа манай ээж энэ телевизээр гарч буй нэг хэвлэлийн баг хурдлыг надад үзүүлсэн. Тэгээ хэд хоногийн дараа адаас чи гэрээсээ явцсан юм шиг харагдуулахаар захаа бич гэж хэлснээр бичиж байхдаа нөгөө эрэхтэйг хараагүй анзаараагүй бахт нь хумсаараа нөө цаасан дээр туслаарэ хулгайлгцсан гэсэн тийм хоёр үгийг оролдоод бичсэн байдаг. Тэгээд ямар ч гэсэн нөгөө эрэхтэй мэдээд цахилгаан борохоор охины цохиулаад дараа нь дахиад цахаагаа шинээр бичиж хэлээд ерөөхдөө өөрөө үгийг хэлж өгөөд бичүүлсэн. Тэгээ Абиг хорхотоо гар нь бол байнгын хүлээтэй амын боогоод скотчцсон. Тэгээд тэрүүгээрээ нэг амных нь хажууд жохон нүх гаргаад тэрүүгээрээ гуурсаар усуудаг. Тэгээ хажууд нэг төмпөндөө ус тавьчихдаг. Тэгээ жих зүйлгээд хажууд нь муурны шээж баадаг ийсмэс хийцэн, блич хийцэн, явуулын тэм 0 тавьчихсан. Охиныг бол байнга ажиглаастай урд нь камер тавиад өрөөнөөс нь гарсан ч гэсэндээ юу хийж байгааг нь хардаг. Тэгээ хүүхэн охин яг ийм байдалтайгаар олон сар хоригдож хүчрхийлүүлдэг байсан. Тэгээ Абиг өөрийгөө тэр эрэхтэй мастер гэж дууд гэж хэлдэг. За энэхүү Абиг хулгайлсан эрэхтийн жинхэнэ нэрийг бол Nathaniel Kirby гэдэг 1980 онд төрсэн North Conway хотоос 40 гаруй километрийн зайд байдаг Gorham гэд хотод явуулын чиргүүлэн байшинд ганцаар амьдардаг. EMM Precision Inc гэд компанид бууны механист хийдэг. За түүний багнаас болоод гэрийнхэн талаар мэдээлэл ерөөсөө огт байдгүй мөлий. Гэхдээ ер нь өсвөр наснасаа л хэрэг төв тайрж асуудал гаргаж цагдаад болон одоо шүүх хурлаар орж исэн. Абигийн сурдаг Кеннет 10 жилийн сургуульд 90 оны сүүлээр орсон. Тэгээ тэндээ сургуулийнхаа 16 настай 9 дугаар ангийн сурагч охиныг автобусан суух гээд явж итэл нь
зогсоогоод чамтай хэдэн минут ярилцаж болох уу гэд асуусан чинь нөгөө охин нь үгүй гэсэн чинь одоо явуулахгүй хоргоогоо гарнаас нь бүр бариад хуцнаас нь барьж замдаж аваад үнээсээ болоод цагдаад баригдчихсэн. Тэгээ шүүх хурлаар бол түүнийг яг буруутай гэж тогтоогдсон. Бас тухайн үед өөрийгөө гимтэх гэж оролцсон үйлдэл гаргаснасаа болоод 42 өдөр сэтгэц мэдрэлийн эмнэлэгт байх шийдвэр гарсан байдаг. Мөн хэд хэд удаа хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй орсон болоод харт амиг хэрэгэлсэн гэх рекордтой. Тэг хэрэг тайрж өрнөл их хүүхэд их дээрлэгдэг. хүмүүрл бол түүнээс нэг тийм ингээ хачин итгээд гэж одоо 10 жилийнхэн хүмүүс хүртэл хэлдэг. Хөшөөдөн ч гэсэн тэгэж хэлдэг нэг тийм эрхтэй. Тэгээ 1999 онд 10 жилдээ төгсгөөсөн жилийн өмнө нь яг сургуулаасаа хөөгдсөн нэг ийм эрх та. Тэгээ түүний нөгөө ажилтдаг компани нь болохоор Абигийн гэр сургуулийнхаа тэр хавьд байдаг учраас яг тэр өдөр олж хараад хулгайлсан. Тэгээд Абиг нөгөө хотоороо бас тэр чигтээ ингээл хайж байгаа штэ. Тэр үед бол хулгайлцсан одоо Абиг гэртээ байлгаж захтаа өдөр болгон ажилдаа явдаг. 30-40 майл North Conway гээд хот руу ажил руугаа ирж очдог байсан. Тэгээд тэр болгонд цагдаагийн хэлцэн хажуугаар явдаг байсан гэж байгаа. Аби охин 14 настай жоохон охин хэрнээ маш хэрсэн ухаан гаргаад амьд үлдэхийн тулд тэр хүний хийсэн одоо бүгдийн дуулгартай хийж урдаас нь ерөөсөө зөөрөглөхгүй аль болох ярилцах гэж хичээж одоо өөрт нь итгэж болохоор гэдгийг нөгөө үндэ баталгахын тулд бүхнийг хийж эхэлсэн. Тэгээ Натаниэл хуурамч мөнгө хийх хүсэлтэй хийж эхэлжсэн. Тэгээ тэрэнд нь Аби ч гэсэн одоо яг өөрийнх нь хийснээр нь тусалсан байдаг. Ийхүү яг дуулгартай байсаар агаад баг багаар маш удаанаар илүү их одоо хоорондоо ярилцсан. Дотн насаар нийтийн итгэлийг ч гэсэн одоо баг багаар олж эхэлсэн. Нийт ч Абид сэтгэлээний ярилцаж яаж гар хөл ингэж уйд сурсан эдрээ ярихтаа би сэтгцэн имлэг болоод одоо төр саадуулахтаа байхдаа намайг ингэж хүлдэг байснаас суралцсан гэж ярьдаг. Мөн Абид хоол хийж өгөхийг зааж исэн. Абид бас чи ирээдүйн нөхөртөө хоол хийж өгч байх хэрэгтэй. Тиймээс хоол хийж сургээд хоолны бахан жорны номнуудыг өгсөн. Тэр номнуудынхаа нэгийг уншижсэн чинь хамгийн ихний утсан дээр нь Property of Need Kiwi буюу Need Kiwi-ийн өмч гэсэн үгийг бичсэн байгааг хараад эрэгтэйгээс энэ хиний нэр юм бэ гэдээ Аби асуусан чинь царай амар сонирн болоод чи яаж миний нэрийг мэдсэн гэж хэлсэн. Эхлээд Нейт Абигийн хажууд байхдаа бол байнгын маск зуудаг. Тэгээд баг багаар ер нь дотносож эхэлснээс хойш л арай тухтаа босно уу яасан эсвэл мартсан уу ямар ч гэсэн Аби нэг удаа өглөөс ирсэн чинь хажууд нь унтчихсан. Уг нь бол Нейтийн царайг бол Аби анх машинд нь суухдаа олж харсан шүү дээ. Тэрийгээ нэгд болохоор байнга чи миний царайг март гэд хэлээд тэгэнгүүтээ маск зүгөөд яваад идэг гэсэн. Тэг яг тэр маска яг тэр өдөр мартчихсан уу эсвэл угаасаа арай тухтай болоод ирээд Абигийн хажууд нь маска тайлаад унтсан уу ямар ч хэлээсэн Аби царайг нь харчихсан дахиад. Тэгээд эргээл одоо намайг алах болов яах бол гэж айж эхэлсэн. Тэгээ Нейт Абиг байнга л хүлж боож байгаа шүү дээ. Хөл гарын боогоод тэгсэн тэрийгэ болоод одоо би чамд хүнлэг сэтгэл гаргая гэснээ ам амрагчин хөлхийн оронд нохоо зүлэдэг одоо хуцах юм бол тог цогтөг тийм нохооны хүзүүвч аваад хоолонд нь зөөж өнгөтэй чи орилдоо гэх хүчээр орлуулангуудаа мэдээж нөгөөт нь хүзүүг нь маш хүчтэй тогоор зогсон гэснээ одоо чи мэдэж авсан нь орилж болохгүй гэдгээ гэж хэлээд тэгээ үүнээс удалгүй Нейт Абид чи хитрхи ихийг мэдж байгаа одоо царайг нь мэдж байгаа нэрийг мэдж байгаа тиймээс би чамааг нүүлгэх хэрэгтэй байна гэж хэлснээр машиныхаа багажинд Абиг суулгаад маш удаан машинаа бариад явсан. Тэгээ хүрх газраа очиж зогсоод бас л нүдийг хааж боожгаад нэг өрөөнд оруулсан чинь тэр өрөөнд нэг матрас тавьчихсан. Бас хаалган дээр нь эрэг шуурга эдрээр ингээд утас холбоцсон. Тэрийг хэлэхдээ хэрвээ гаднаас хин нэгэн хүчээр орж ирэх эсвэл чи онгойлох гэж оролдох юм бол шууд л энэ өрөөнд гал гарч чи шатаж өгөх болно гэж айлгадаг. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр Абиг хориод 5 сар өнгөрч байхад Нейт машинтайгаа явж байгаад нэг машинтай жижиг хосолд орсон. Нөгөө машиныхаа хүнтэй нилээн маргалтаад уур нүрснөө тэр хүнийхээ гэрлүүн араас нь дагаж мөрдөж байгаад очиод байшингийнхаа хашааруу зөвшөөрөлгүй ороод зогссон багт нөгөө хүнийх нь эхнэр нь гарч ирээд тэгээ чи одоо эндээс манай хашнаас гар гээд хэлсэн чинь юусаа гараагүй дээрээс нь бүр нөгөө эмгтэйг очиж аваад түлхэж унгаацсан. Тэгээ үүнээсээ болоод шүүх хуралдуудагдан бусдын эзэмшилт зөвшөөрүүлгүй өдөрсөн болоод хүний бие санаатай халдсан гэж
баригдсан. Тэгээ шүүхээс яг түүнийг торгоод бас их хэмжээний буу цуглуулдаг гэдгийг мэдж байсан. Тэгээд тэдний бүгдийг хурааж авахаар тогтоол гарсан боловч одоо нийт бол буунд одоо маш их дуртай цуглуулдаг. Тиймээс тэдрийгээ зүгээр шууд өхийг хүсээгүй тэмцэлтжсэн ч гэсэндээ төр садуулгаасаа гарангуйтаа одоо нөгөө буунуудаа өхгүй бол магадгүй манай гэрлүү ирж нэгжээд одоо цагдаа нар хүчээр авч явахдаа охиныг харж ухаахаа гэж айсандаа болоод гэрте очингуудаа бүх бууга бүр маш их буу байсан. Бүр хідэн цүнх дүүрэн том одоо буунуудыгаа бэлдээд байшингийнхаа урагшаа гаргаж ирэнгүүтээ цагдаа нар руу залгаад бууга бэлтчихсэн та нарыг ирээд хурааж ав гэж ярьсан. За тэгээ цагдаа нар хурж ирээд нийтийг ийм дуулахтай буунуудаа ингэж гаргаж ирээд өгцөн байгаад нь бол маш сэжигтэй санагдчихсэн. Бас дээрэс нь чиргүүлэн гэрийн хажууд нэг том контейнер байсныг олж харсан ч яг одоо энэ юу юм бол гэж бодсон ч гэсэн сэжигтэй зүйл одоо шууд харагдаагүй учраас яалтчгүй шалгалгүй бууг нь хураагаал явцгаасан. За энэхүү контейнер болоход айбыг хорж исэн том ачааны чингэлэг нь болохоор дотроо хідэн өрөө гаргаад бүр засчихсан дуу намсгагчтай тог халаалттай. Эхлээд айбыг нэг өрөөндөө хорж байгаад чамайг нүүлэх шаардлагатай боллоо гэдээ айгүй удаан машинаар авч явж байгаад өөр нэг өрөө рүү авцсан шүү дээ. Тэгсэн чинь яг үнэндээ гэрийнхаа бараг тэр хавцаа тойрж явж байгаад нөгөө контейнерийнхаа өөр нэгэн өрөө рүү абыг авч хийсэн байсан. Тэгээ нөгөө өрөөнийхөө нөгөө хаалгыг хүчээр онгойлгох ч юм уу айбыг онгойлгох гэж оролдох юм бол гал гарна гэсэн ч гэсэн бас худлаа зүгээр айбыг айлгachсан. Охиныг хорж байхдаа 5 жил ажиллаж исэн компани нь нийтийг удаан хөдөлгөөнтэй байна гэсэн шалтгаанаар ажлаас нь халждаг. За одоо яагаад айбыг тавьж явуулахаар болсон бэ гэдэг талаар ярив. Нэйт онлайнаар Lauren Monday гээд биеийн үнэлэгч эмэгтэйтэй танилцаад буудалд уулзгаасан. Тэгээ тэр эмэгтэй Нэйтийн талаар бол хэлэхдээ надтай ерөөсөө муухай дээрлэхүү харцаагүй зүгээр ярилцах хүн хэрэгтэй байгаа юм шиг надад санагдсан. Нэйт надад маш буруу зүйл хийсэн гэд ярихаар нь би ингээд уусаа ийм амар зүйл хийсэн гэж уусаа төсөөлөжгүй. Бүгдээрээ л ийм зүйл хийдэж штэ гэж ярилцаж хідэн цагийг өнгөрөөсөн. Тэгээ Нэйт эмэгтэйгийн үсийн хацрын илсээр агаал тэр хоёр унтцгаасан. Өглөөс ирсэн чинь Нэйт буудлын мөнгийг төлөөд яваад өчгсөн. Ширээн дээр нь Лоренд 3 ширхэг $50 дэвсгэр буюу $150 үлдээгээд тэгээ нөгөө эмэгтэй чинь буудлаасаа гараа шууд хүнсний дэлгүүрөө ороод хүнсээ цуглуулад Нэйтийн өгсөн мөнгөөр төлсөн чинь касс чинь энэ хуурамч мөнгө байна гэд цагдаа дуудчихдаг. Лорен шууд л Нэйт рүү залгаад чи яаж надад ингэж хандж чадж байна? Хуурамч мөнгө байсан бол надад хэлэхгүй яасан юм бэ гэ. Би цагдаад хэлчихсэн. Чи зойрондоо одоо хуурамч мөнгө идэр үйлдвэрлэдэг бол тэдрийгээ устгасан дээрдээ цагдаа нар танаа гэрлээ очиж яваа гэд уцаар хэлсэн чинь Нэйт шууд л сандраад бид хувцсыг нөгөөд бид явах хэрэгтэй байна гэж хэлээд машиндаа суулгаад сарвчтай малгай өмсүүлж нүрийн ер нь халахсгээд нэг хоолны газар орж хоол идчихэнгүүтээ биг гэрээс нь километр гарангийн зайтай газар хөнгүү эсэх токныг буулгаад шууд яваад өчтөг. Тэгээ би бүр юу болоод байгааг ч мэдэхгүй ямар ч лээс их чөлөөдөө басандаа бүр нүдэндээ читгэхгүй баярлан гэрлүүг алгасаар инхүү гэртээ ирсэн. Нэйт Абиг тавьж явуулахдаа хэлэхдээ чи намаа цагдаа нарт дүрсэлж хэлэхдээ шал өөр хүнээр дүрсэлж хэлэх хэрэгтэй. Бас миний нэрийг хэлж болохгүй хаягийг бас нууцал. Тэгээ ерөнхийдөө бол өөрөө цогтож авч байгаа л гэртээ оцсон болж хэлээрээ. Хэрвээ чи миний талаар хэлэх юм бол би чамааг болоод гэр орныхын чинь бүгднгийн чи хаална шүү. Цагдаа нар хэрвээ наваа барихаар ирэх юм бол би тэд нартай буудалцаж зүгээр явахгүй гэж хэлээд Аби буулгасан. Аби эхний 7 хоногт бол гэрийнхэндээ болоод цагдаа нарт юусоо нийтийн талаар хэлж өгөөгүй. Тэгээ байжгаад ээж нь болоод цагдаа нар охиныг тайвшруулж агаад үннийг хэлүүлээд хэрэгтний ам зургийг гаргаж өгөөд удалгүй цагдаа нар нийтийн гэрээ аягийг нь олсон. За гэрийг нь олоод шалгахад бол Америкийн далбаа жижиг том гээд хаасайгүй зөндөө галц эсгүүд нөгөө нэг хураалгасан буунуудаа бол заргалтж агаад эргүүлээд авсан байт юм лээ. Тэгээ зөндөө маскнууд, гар утаснууд олсон ба яг түүнийг 2014 оны 7 сарын 29-ны өдөр гэрт нь баривчлахаар яг очиход бол цагдаа нөрлөө нөгөө буу нээн, гал нээн гэдсэн чинь яг урдаас нь бол ерөөсөө нэгээгүй 50 баривчлагдсан. Ингээд шүүх хурал нь эхэлж түүнийг яг 7 зүйл ангаар буруутай гэж нотолсон ба 45-аас 90 жилийн хорих ялыг оноосон.
Шүүх хурал дээр нь Аби нийтэд хандаж хэлэхдээ хүн бүр чамайг мангас гэж харж байгаач би бол чамайг хүн гэж харж байна. Намайг сул тавьсанд баярлалаа. Чиний ачаар би нарыг, агаарыг, амьдралыг өмнө нь харж байснаасаа тис өөрөөр харж эхэлсэн. Энэ бүхний дараа хэцүү байгаач би чамайг уужилж байна гэж хэлсэн байдаг. Аби ерөөхдөө ярьслага өгтөөч дээр маш тайвнаар шүүх хурал дээрч дээр тайван байсан. Тэгээ үүнээс нь болоод яг нутгийн зарим хүмүүс бол яг Абид ийм тохиолдсон зүйлийг ол бүгдийг худлаа гэж итгээгүй. Бас охин бол хүслээрээ энэ залуудаа барыг явцсан юм шүү гэж ярьцгааж исэн. Тэгээ энэ тал дээр нь энэ хэргийг мөрдөгчөөд бол хэлэхдээ Абигийн хийсэн бүх зүйл нь үнэн бодит босон зүйлүүд хэрийн газартаа хэлсэн бүх зүйлд таарж исэн нотлогоонуудыг олсон, охины биеийн гэмтэл бэртэл, нийтийн юм хум худалдаж авсан баримт, хуршүүдийнх нь мэдүүлэг гээд бүгдээрээ энэ хэрэг үнэн бодит босон зүйл гэдгийг нотлогоотой, баталгаатай. Тийм болохоор ерөнхийдөө бол хохирогчнор ямар нэгэн ийм хүнд цохилт болохоор шумаарыг тийм зүйл тохиолдоход гарах реакцууд нь мэдээж хүн бүр өөр байдаг. Тийм учраас Аби охины хувьд бол маш тайван байгаад өнгөрсөн зүйлээс болж гунж готролгүйгээр аль болох гэгээлэг талаа илүү олж хараад би одоо амьд байна штэ, намайг чөлөөтэй явуулсан штэ гэдэг тал дээр илүү бодоод бүр шүүхийн тайгамд хүртэл ингэж би чамайг уучлж чана гэдгийг хэлсэн. Тэгэхээр мөрдөгчнөр болоод шинжээчэд бол олон нийтэд хандаад охиныг бол битгий буруутгаач энэ бол бүх босон зүйл. Тийм болохоор яг хүн үний гарах юм реакц нь өөр учраас ойлгооч гэж ярьсан байдаг. Тэгээ Аби охины хувьд бол бүр ерөөсөө л би амьдралаа бүр ингэ шинээр ихэлж бүх зүйлийг өөрөөр хардаг болсон гэж бүр дахин хэлжсэн. Тэгээ одоо бол яг Аби нөхөртэйгөө хүүхэдтэйгээ амар амгалан тэр Норт Конвейгийн хоттой амьдардаг нэг юм охины хэрэг байна. Ямар амарлаг юм бэ те. Өөрийгөө хулгайлсан хүнийг уучлж чинь гэдэг. Тэгээ 14 хүн настай охин ирнэ. Ер нь бол Аби бүр амар сэтгэлийн тэнхээд байгааз. Анханасаа тэгэл би амьд гарахын тулд энэ хүний бүр бүх хэлсэн зүйлийг хэлэх ёстой гэд бүр 9 сарын турш тэгж байсан явдтаа. Баян хүчрхийлүүлээл бас энэ цагтаа нар амар сайн ажилласан байна те. Энд чинь бас ихэнх өсвөр насны хүүхдүүд ингээд яг гэрээс нь явчихаар тэгэл орхичдээ штэ наа чи найз байсуудаа нийлээ чавд нуудгаа явчлаа гэд бодчтой. Тэгээ тэгэж бодоогүй араас нь ингээд амар сайн хайсан байна гэдэг чинь цагтаа нараас слаг ажилласан байх шүү. Харин яг тэгсэн. Хүн болгон хотын ард иргэд чинь бүгдээрээ л цогцсон юм шүү гэл эсвэл жирэмсэн гэланд зэм ярьж ирсэн штэ. Тэгсэн чинь цагдаа нар тэгжээлээ ингээл нөгөө ээж рүүгээ битсэн захаан дээрээ би гэртээ очиод танийгаа чангаас чанга твэрч байна гэж мөрөөддөг. Тэгээд энэ мөрөөдлөө билээсэ гэж залбирах болно гэсэн юм иймэрхүү хэсэг мэсэг дээр бол яг хэрвээ одоо гэрээсээ зүгээр яваад өгсөн байх юм бол тэр хүн чинь үнэхээр юм мөрөөдлөө биелүүлэх гэж өөрөө хангалттай хүрээд ирнэ штэ. Тэгэхэд ирч чадахгүй тэргээ одоо мөрөөднө гэд ээжигээ очиж твэрхийн сэнгээ бодож байгаа хүн дээр бол ерөнхийдөө бас хулгайлагдсан байх магадaltaй юм байна гэж үзсэн мэлээ. Тэгээд ерөөдөө ийм нэг гоё хохирогчноор зүгээр өнгөрсөн амьд гарсан гэдэг одоо зүгээр сайхан амьдарч байгаа гэдэг түүх амар гоё те. Үзэхэд дуушгаад гэл бүр амар гоё санагдсан надаа. Биеийн үнэлэгч эмэгтэй бас хүрхэн Абиг олоход амар туссан. Хэрвээ одоо тэр нийт чинь сандарч одоо цагдаа магдаа ирнэ гэж мдээгүй бол одоо хэр удаанч Абиг байлгах байсан. Ер нь явандаа яах ч гэсэн мэдэхгүй тэгээд. Тийш үү те. Тэгээ энэ хэрэг дээр ажилчсан тэтгэвртэй гарсан тэр нэг мөрдөгч хэлэхдээ одоо зөндөө ном бичдэг юм хэлээ л дээ гинт хэрэгтнүүдийн талаар. Тэгэхдээ одоо хэрвээ би ингээд амьд гарсан хохирогч нарын талаар ном бичих юм бол хамгийн ихний чаптраараа Абигийн талаар бичих болно. Бүр ийм жоох окноос гармааргүй ийм амар ухааны гаргаж яг өөрийгөө ингэж амьд байх тусалсан гэж би ярьдаг. Лаг охин шүү. Тэгээ манай энэ удаагийн дугаарыг сонсон та бүхэнд баярлалаа. Тэгээ манай гэрлэгийн дахин ийм амьд гарсан хохирогчийн талаарх хэрэг энэ 7 хоногт багтаад гарах байгаа. Тэгээд бас subscribe дараарай. Ингээл байнгын subscribe дараарай гэдгээр амар ядаргаатай байгаа. Тэгтэл дараарай. Тэгээд дараагийн миний дугаараар утгагүй уулзъя. Баяр та.
시가 말하지마 힘들고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선 좀 던데레 됐을 시가 말하지마 힘들고 두기 선지 만지다 빗들었지 두기 선지 만지다 줬다 재선